Хаана явлаа та? Тийм туулаад иргэнд байгаа билүү. Тэгээд туулаад иргэнд байж байлаа да. Туулаа минь нэг үдөөгийн төдийд нов санаад gaaj. Нэртийн төдийд сэтгэл санаад gaaj аагаад. Тэгсэн туулаа минь хот туулаа хааны үртээс нь алтан учир тэгнэ алиа бахаа болгосон. Тэргүй юу л гэж байна. Үгүй. Алтан учирт бас цухтаа чангасаа. Эхм дүү баян байснаас эрхэм хаан болохгүй л гээд байгаа шүү л гэл. Тэгсэн туулаа. Ятчихгүй юм уу да та. Ялалтын төг дээр нэр сайнд харах бас би шүү дээ л гэж. Үгүй бас Хабуул хааны өгсаанаас хинтэйг түшгэлхийг гаргасан тэргүй юу дээ. Ардаа тэд санаатай байгаагаас асуудлыг тэд даахыг хүсэхгүй байгаа нь үнэн дээ гэдэл. Төвөр төрөнд үнхэлцэж төвөрлөхийн хооронд л хэлэлцээд л байлаа да. Тэр үед ч байд долуулаа байлаа шүү дээ. Яг хаан болж болох нь хаадын угсаанаас шүү. Долоон л хаан болох боломжтой хүн нэр дэвшигч байсан гэсэн үг. Нэг хүн байна, дайртаа байна. Дайртаа бол бүр хуралд суухгүй дутаа чангасан шүү дээ. Энтэд нэрчтэн нь байж чадахгүй гэд улчий чангасан цаадагч. Ингээд л хан хүүдийн хулчийлтийн цөхөрлийн дуйлан болсон юм да. Тэгэл өвөл дуусгаж байна. Хаврын цэнгүүн боллоо. Тэсийн баяр боллоо. Хүссэн хүсээгүй очиж ошногуулаахаас өөр арга. Тэгээд ингэж шийдс. Битүү хар хүүдийнээс улаан шагаа сонгосон нь хаан болъё. Би чи гэж маргахаа дүүргье. Хэнч байсан тэр яланд нь сууя. Хаанд нь тавуулжин гизэгний хатууд нь одоо уйлъя. Бусдын тэгээд ална уу, амьдруулна уу, өөсөө мэдтгүй гэдэл. Нэхүүн тааш дайртаа даргуудаа бид хоёр алтан учирт болчир таасан гэд. Давхамжтай байна уу? Тэгээд ингээд долуулаа зэлгийн тоглоом наадаж байгаа юм да. Бүх ноёдын урд шүү. Тэрэн үедээ ажиж байсан. Бусдыг дагуу гэхэд. Хүмүүнүүдээс одоо ноёдуудаас асууж байгаа шүү дээ. Энийг дагуу гэхэд бусаа ноёдууд хаангүй байснаас нь дээр 5 жилтийг давъя гэдг л хэлцэлтэй байсан. Тэгээд даргуудаагийн минут нь хэлтийгээд улаан шагаатай болсон юм да. Арбайч минь. Тэгээд муу нэртэй сэхэж чадамж муухан түүхтээс мандаж чадна. Хүү минь хичээ үрс минь төлөх чармайл гэд байна. Хаан суудлаас зүхтаадаг гүйр байдаг гэвэл тэр үед л таарч байлаа да. Яагаад гэх юм бол төвчих 5 жил дээр цэргүүд минь дөнгөж 14 хавар хүрч бомб тоологдно. Түүнээс эрт цэргээ тоолох юм бол бид нар яг
30 хавартаас 80 хавартын ирсэн тун цөөхөн байсан үе. Тунчиг цөөхөн байсан. Иймээс нь хүн амаасаа болоод нь гутах төрийн гэрээтэд тамга тавих уу гэдэг хааныг л өргөж байгаа юм да. Тамга тавихан дархан хэрэгтэй. Ухах нь. Иймээ сайн зөрчид ирэх юм бол нанхилцэж гүйдэг хүүхэн тайдал. Татаар ирвэл намилзэж гүйдэг хүүхэн тайдал. Янхан авиртай хаантай бол эрэгтэй байсан юм аа. За. Уулна. Их хаадын хөвүүд олон байсан тэр үед. Гэхдээ төрийн хэрэг хэлцэх хэмжээний төрийн онолд сурсан цөөхөн байсан үе. Огчэн үү ташуураа. Мэдлэг чадамжаар нэр агуулж чадах нь 7 хан хүүд байла. Бусдыг нь жонодол бий. Мэдлэг байхгүй хүүхэлдэй л болно. Тэдэнд нь төрөөгөл түмэн эргэж аюул бий. Тэгээд энэ хүүхэлцэлд 9 хүүхэг нас нөхцснөөс ердөө ганцхан жилийн дараа яс хураахаас өмнө ихсийн чуулганаас өмнө болж байгаа явдал. Ихсийн чуулган дээр ч өвлөн хөөгдөн шүү дээ. Тэрнээс өмнөх явдлыг ярьж шүү. Ихсийн ёс гэдэг нь 9 хүүхэг галдэр гэж тэгээд ясыг нь хайртай нэгэн жил амьрлуулна. Тэрний дараа ясыг нь цуглуулад нунтаглаад хангаад шингэнэ гэдэг ёс бий. Тэгээд энэ яс хайр хэвдэх 1 жилдээ л болж байгаа хэлцэл юм аа. Тэнтүүл 9 хүүхэг нөхцсөн. Хинч тэрийг тооцоогүй байсан. Гинтүү санамсаргүй гэхүүд. Тэгэхээр энэхэн ганцхан жилийн хугацаанд ихсийн ясноос өмнө бидэн шийдлээ. Дараагийн хаана бүтээх хэрэгтэй болсон доо. Нухамж та байна уу? Энэ 1 жилийн хугацаанд нэхүүн таашаа төр барьж байсан. Хааны ордноос 9 хүүхэгийн ордноос ирсэн үг. Энэ нэг улбаа соёл нь юм байгаа юм. За тэгээд 9 өрлөг сайд, сангийн сайд гээд 10 хүмүүс. Өөрөнтөө энэ 9 хүмүүс таацаж буй 7 хан хөвөндийн хоорондох хэлцлэл юм. Бус ноёд мянгатууд бол мэдээгүй. Зүгээр нэгүүдээ аваач мэдээд байгаа нь туулагийн өврөөс мэдээд байгаа та хамаатай. Тиймээ харадаанч мэдгүй. Яагаад гэвэл тэр чинь өрлөгтийн тугтаа болоогүй байгаа. Андын хувьд бид нар сүлбэлдэж байсан ч гэсэн төрийн өрлөг байгаагүй юм аа. Ухамж та юу? Дэшүүраа. Тэгээд 9 хүүхэг хаан болж ижээл харадаан өрлөг болох боломжтой байсан. Тэрнээс нааш бол зүгээр л мянгатын тэргүүн, чадварны тэргүүн шүү дээ. Ухамжтай юу? Нэг иймэрхүү хяслангаас болоод мянгатын 27 мянгатын хүмүүсээс ердөө 10 нь одоо сангийн сайд нь мянга талдаггүй гэх юм бол 9 нь
Энэ сэцтийн чуулганд байгаад байгаа гэсэн үг. За говьтоос гэвэл сүлдүү ноён. За тэгээд говьтойхон гэвэл чаддарнаас авахуулаад ингээд тэгээд хаад дөрөвдийнхэн инээ тараагаад бүсээс гараад ирэхээр 9 өрлөг болчихдаг юм. Тэгээд ч тэр үед чинь сан хянах уу сайдан тустай байсан үе. Одоо 9 өрлөгтөө захирэг тахгүйгээр. Ингээд 10 толгойд 9 өрлөг цангийн сайд гээд 10 толгойд хааны 11 дахь нь таашин 12 дахь нь дахна гээд 13 хүн төр төшдөг байсан ёсны дагуу юм аа. Тэгэхээр энэ 13 хүмүүнээс 7 хан хөвгний хэнийг нь гутах хааны яланд суух уу гээд өөсөө байцаалт ирээд байгаа юм да биднээс. Байхгүй байх юм бол нялхас буюу 14 хавуур хүрээгүй байгаа хан хөвгүүдээс за хүрчихсэн байсан ч гэсэн ёсгүй байгаа хан хөвгнээс амьдралын туулалгүй байгаа нухчаа гинсээгүй байгаа хан хөвгүүдээс хүүхэлтэй хаанаа сонгохоор болоод байсан юм а. Ийм төсөөл эртээ үеийн төрчихсөн байсан биднээс л нэгэнд нь яланд суугаад нэг нь яланд нь суугаад эхс тэргүүд нь зарлагдаад байгаа юм да. Тэр 13 12 хаана байхгүй гэхээр явахмжтай байна уу. За энэ бол босоо жанжид бүх жанжид мэддэг түүх биш шүү. Ингээд л өвл гэхэд учралтаад хавар цэн төрөж 6 сар орчимд ихсэн ёс болно. Буюу тэр ихсэн ёс гэдэг нь Исүүхэгийн яс түүх оршуулга юм шүү дээ. Энэ дээр л бүх ард түмэн дараагийн хаан ямар түүхтэй гарч ирэхийг мэднэ. Энтэй бажилтанд орхол хэрэг болов. Исүүхэ минь алдар нэрийг ихээ хурааж ахуу тэмнээгээд өшиж бас ноёдыг нийцэлтэй болгочихсон байсан учраас дараагийн хаан нэр гутаж орж ирэхээс өөр аргагүй. Тэгэхээр тийм үү. Шунлын дүрээс өөр аргагүй байсан. Бид долоогийн хинэн чаан болсон нэр гутж л орж ирнэ. Исүүхэгийн дараа гэхээр. Тэгэхээр таргуудаа золгүй байгаад байсан тул шунлын дүрдээ орохоос өөр аргагүй болсон юм а. Исүүхэгийн хорлолыг таачуу төлөвлөсөн. Тэгээд нь хаан суудлыг харцад тухтай байхаар төлөвлөнө гэдэг. Ама цуу яриа ховийг нь дэгдэхээс өөр аргагүй болсон юм а. Тэгж байж Исүүхээс дээр нэртэй хаан болно. Исүүхэг алж чадах нэгэн бол Исүүхээс шуналтан бөгөөд чадамжтан байх ёстой да. Тэгэхгүй бол хэнж Исүүхэгийн суудлыг хааны цолноос авч чадхааргүй байсан юм. Ойлгоно уу? Хэнж гарч ирсэн тэр бэрхийг давхал болов. Дараагийн хаан маань Тиймээс Исүүхэг хороогоод чадамжиндаа хаан болж байгаа гэдэг түүхээр нь гарч ирэхээс өөр аргагүй.
Тэгээд дайтахгүй түүхийг бүтээнэ. Алсан байсан ч алаагүй байсан ч алсан нэр зүүх хэрэгтэй болсон. Язгууртнууд нь хоорондоо хилцсэн учир боломжтой. Яагаад гэвэл түмэндх ил нэр нь Исүгэгийг нэн өндөр байсан юм шүү дээ. Тэгэхээр яах вэ? Муу хааны түүхийг муугаар л бүтээн шүү дээ. Эмтэс татартаа хуйлдаж эвийн гэрээндээ байна. Исүхээ хүртэл хөнөөгөөд дайтах түүхийг устгаваа гэж таргуудагийн нэрийг гаргасан юм. Энэ л ховоор. Тэгчээл татааруудтай дахиж дайтахгүй. Яагаад гэвэл Исүхийг зэлэг болгож үхсэн хүнээр тахилга үлдэж байж татаартай дайтахгүй 5 жилийг хожно. Ингэж дороогийн туг мандаахгүй бол бидэн өшөө авч өс авч дайтахаас өөр аргагүй болно. Тэмтэс урвагчийн дүрд тоглохоос өөр аргагүй. Энэ үүсгэл дээр би наагач унаа андаа хороосон нэр зүүмээргүй байсан юм аа. Энэ дээр аминда бэйнэ манналцаж амьдралдаа аимсоо нийцүүлэн аж төрчхөд андийнхаа аминд нь хүрсэн гэж хаанд суумааргүй байсан болохоор чадахгүйгээ цугтаагаад байгаа юм шүү дээ. Маг бэтэр улаан шагааг нь суглаад хаан болчихсон бол Исүх андыгаа хороосон нэрийг заавал зүүн. Тэрнээс өөр арга байхгүй гэж л. Тэгэхээр муу хааны түүх угаасаа Исүхэгийн үхлээр нь тод үйлдсэн үйлдээг нь хамаагүй. Тэгж ижил бид нар 5 жилийн эв гэрээг тооцож дүүргэж чадж байсан юм аа. Тэгж байчаал цэргэлэх бум маань 14 нас хаварт хүрэн шүү дээ. Бахтар гахтал тэм хэмжээний төрийн хивээлийг хүртэх ёстой шүү дээ. Иймтайсаал албаар өвлөнгөн өслөлтийн тоглоом болгож өөр ноёдын дотоод урвалгаас сэргийлж хөөх болсоо. Иймээс ч мортыг нь зэлнээс нь хөөж хож туулаад муу нэрийг нь үүрүүлээд сууч хэлийг нь шалдалж хуваагүй зангуудыг ноёдод үзүүлж улсаасаа дөрвөгч болгож үнтэй уул бурхан халдуунда нутаглуулах болсон юм да. Эдийг нь хүртэл булаахгүй бол эрх мэдлээ ашиглаж чадхал хүүхэн шүү дээ. Эрх нэртэй суутай хүүхэн шүү дээ сууч гэл бол. Баарантангууд хүртэл суучглаа энэрч болохооргүй байсан юм. Балагтай хүүхэлтэй хаадуудыг гаргаад ирж болохоор байсан учраас тэртэй бүлийг зэлгэлхоос өөр аргагүй. Төртэй нэг цаг юм шүү дээ. Иймээс ганц өрхийн зэлгөр 5 жилийн инх тогтоход ампхайхан Абул хааны ухсаадаас арай дөнгүүрэн төржил таара тэнгэр нь өвөөжил таара. Нэг өрхийн мөхөл яах вэ л болсон юм аа.
Нэг өрх мөхөө улсаараа мөхөө гэдэг асуудал шүү. Эмээсэл энэ өрх энэ эсүүхэгийн араа өрхөөдөн хэцүүчгээс түмэндээ бол ивэлтэй юм шүү дээ. Эмээсэл адуу малыг дээрэмдэж ахуу гэртийг нь түүгэж ардаас айхыг нь үзүүлсэ. Ангөрөө илбэгтэй хүн ард нь тайлах та байдаг. Бурхан алдуунаа төшүүлээд л. Тэгээд л манлэгтэр ажаа хийлгэж. Баарантан өвлийн хүнсэнд нь байхал байлгүй. Эцэг эхийн инэрлэн гарахал байлгүй гэд хайж адсаа. Тэмээ энэ суучгийн эцэг нь сангийн сайд байсан шүү дээ. Тэгчээд охиндоо тийм хатуу гаргаж байгаа шүү. 5 жилийн энхийн төлөө 5 жилийн охиныхоо нулимсаас хайгаагүй жанжин байна. Арвики охиныхоо нулимсыг нэгт гэж үзээд өнөөдрийн төрийг мөхөөж өндийж байгаа 9-10 хавартай буман байгуулах уу? Эсвэл охиноо 5 жил уйлуулад өвөрт нь өсөж байгаа хөвүүдээр дайны дардас тайр хүргэх үү? Сонгуульч ялыг нь сонгох. Ташуураа. Охиноо 5 жил уйлуулыг сонголт хийсэн. Энэ сонголтыг бид 7 жонон хан хүүд тэргүй гарааны ноёдууд өөстдөө хуйлахыг зөвшөөрсөн юм. Би тэндэл андийнхаа алуурчин болохгүй гэж хичээсэн зүгтаасан юм аа. Хараач тиймийг дааж дийлсэнгүй. Одоо бодоход даачхмаар л байсан юм уу да гэдэг харуусал надад бий. Тэгвэл арай өөр идэв л бодгол байсан байлгүй дээ. Бодолт минь даач нас минь дөнгө байсан үе. Бач нь одоо тэгээд чамаас баг залуу байсан юм уу да тэр үед ч. Ташуураа. Хөөхдөө намайг өрөвдчихөөрэй дөө. Грэби чамаас баг залуу байсан. Сэтгэхийн хувьд ч чамаас жаахан байсан. За тэгээд өвлөөнөө уйлуулсаа. Сууч гэлээс цугсраасаа. Өнчин хэдэн хүүхэдтэй сул гэр болгосон. Үүнтийн дараа таргуудаа ивэнд очиж сууж эрхэм тамхтыг ин дарж ямар тайч таргуудаа маань татар гэргээтэй болсон. Төрийн гэрлэлт хийсэн. Төвөгдөө 3 татар бүсгүйтэй ханилж байж төрийн ивийг үүсгэнэ гэсэн тул. За тэгээд сан сайдан байсан Арбекке ягын татар гэргээтэй болж санаа чөлөөний зөвлөх байсан. Нэхүүн таашчиг татар гэргээтэй болсон. За ингээд борчгоны тэнцвэрийг хадгалахын тулд нэхүүн таашчигтэй үлдсэн. Таргуудагийн тааш нь болж борчгон тэн талыг нь Оттуулагийн явдлыг нь сахигчилж төрийн зүүн гарын сайд байх
То нэг хүн ах мэг даахаар болсоо. Тэгж ойл тань сэтгэлийн цаг эхэлсэн юм. Одоо бидний хийх зүйл юм бол шүтээ хүртэл ургуулад төмөрлөж зэвсгэлээс өөр арга байхгүй. 3 жилийн турш үйлдгээс өөрийг юу ч хийж болохгүй. Харин та гэрээ хэлцэл нилээн хан шүндэр алтан улсад хэл авилга хахуул өгнө. Атан тэмээ алтаар дүүргэнэ. Ноёд давхар өмдөө тайлхаас өөр аргагүй болсон. Яагаад гэвэл биднийг зэвсгэлээс сэргийлээд өндөр татвар тавих нь мэдээж үнэн байсаа. Энийг зөвшөөрж байж үрсээ өсгөж өлдөн боожуулахаас өөр аргагүй байхгүй. Өлсгөлэн байсан ч ирч хаалдахгүй. Зүдгүүртэй байсан зүтгэлийг нь унгаахгүй л өсгөн. Эртэн бэлдэх хоног тэг хүлээн. Эрчтэн бэлдэх өдөр тэг үлдэн. Аргаал тэртэй цагт минь татаасгүй татвархгүй байгаа ард нь зол байлаа да. Тэгэхээр тийм үү. Өвлөнг нэгж буур ардтай харьцуулбал золтой ард гэж хэлье. Тэднээс бол бага зовсоо гэт хэлчихье. Түүнээс нь татаасын ханшийг нэмчихсэн жил шүү дээ. Иймээс татаас ханшийг тийм үү татварыг нэмсэн хаан муу нэрийг зүүдэг нь зөвхөл нэртэй явдаг нь үнэн шүү дээ. Тийм л байдаг шүү дээ. Зүдгүүрийг ноёдд нь өгөхөөс өөр аргагүй. Эхний 3 жилдээ ая дүү цаг өнгөрсөн. 4 дахь жилээс л авахуулаад атан тэмээн хулгай эхэлсэн дээ. Татаарууд орж ирж хулгай хийхээс гадна татаасаа өгч чадахгүй өрхүүд нь олширсан. Суулалд ардууд нь олширсан гэсэн үг. Тэгсэн ч даахал яст. Үйлдвэрийг нь олзыг нэмэгдүүлж өгөх алтыг нь цуглуулна шүү дээ. Энд нь ахуйтай байгаа нь илүү ялтай. Арчаагүй байгаа нь буянтай болж танаа энэ өнөөгийн төрөөс ямар ч ялгаагүй болсон доо. Яг танаа цаг үеийн төр шиг болсон. Бид нэр яг танаа байгаа төр шиг юмыг нь хийж байсан гэсэн үг. Энийг бол энэ хатаан абба дээд гаруулууд зүхэж хараах л байх. Гэхдээ тэгж 5 жилтийг ядахнаа өнгөрөөхгүй бол ядарсан ардууд минь бойч хаалт гээд байлаа. За энтэйсээ бидэн үрсээ өсгсөн ч гэсэн 14 хавартай золбоотой үрсээ дөнгөжөөл тоолж л амжиж байлаа да. Даалгаар үрсийг онцгойлсон. Өрх болгоноос нь 7 хавартын шинжээ сайтангуудыг нь хайгаад бошгот болгоноос нь ирээдүйн төртийн сайдыг хэн байлгах вэ? Төрийн чамдыг хэн байлгах вэ? Бэлдэж эхэлсэн юм а. Энд нь байхаасаа илүүчилж байгаад сургагч багш нарыг тавьсан. Мэдлэгтэн бүхэнд нь үрсийг тэжээх
хоногийн хоолыг нөгөөд ч хамаагүй боловсрал бодлого барьсан үе гэж хэлж болно. Боловсролын салбартаа бүхнийг хийсэ. Татвараас илүү гарсан алтан улсад өгдөг алт эрдэнэсээс илүүхэн гарсан гэн боловсролын салбартаа л хөрөнгө оруулалтыг хийсэн. Ингэчээл одоо жамуухад байгаа цэргийн жанжид, Тэмүчинд байгаа цэрэгтийн жанжид үүссэн юм шүү дээ. Бид нараа өтсөн биеэрээ хооллож өсгсөн юм балчир минь өснөө өсгсөн юм. Иймээс өсгсөндөө алуулах багтай. Энийг нарийн дэлгэмлэр ярихад боловсруулсан юм л гэж хэлье. Гэхдээ энэ 99 хүүхдийг онож байгаад их нь өгөхгүй, инжийг нь өгч, эцэг нь үзүүлэхгүй, их хөрөнгийг нь гаргаж байж, эрхийн жанжтыг, эрх цагийн жанжтыг өсгөхийн тулд тэдэнд чинь гартаа барих мун байж иж, гадастаа барих цүү байж иж өсөхөөсөөр аргагүй шүү дээ. Иймээс нь өрх түмнээс хайж байгаад, өлчирч хэрэгтэй байгаа хөвгүүдээс нь онож байгаад, олцны дээд багшийг нь оройд нь залж байгаад, боловсролын дээдийг нь бошглож, хартад сурахыг нь хартад сургаж, төхөмд нь сурахыг нь төхөмдөд сургаж байж, бидний толгойг тасдах жанжтыг бүтээсэн юм шүү дээ. Энттэй сул байснаас нь нэг удаа 7 насны шинжээд учраас Тэмүчин Бахтар хоёрыг заавал ам манах ёстой гэж байсан. Нэг 13-14 хавартаад тайчуудад гиндүү орж ирсэн нүнэ Тэмүчин. Яагаад гэх юм бол нөгөө алтаар бид нар чинь авилгадаж байсан тул үнэн чин албай Исүүхэгийн аймаг, Набууланы аймаг хэрэг болоод очоод гуйгаад авахыг яргаар үлдчихсэн кемийг яалтчгүй бид үлдчихсэн. Цэрэгтэй л цэгцэлж чадахгүйгээл ухсан та энэ агаач бах. Тэгээд найр цэнгүүн болоод байхад арын уулаас ангаар ан хийгээд явж байгаад гэрт тойрсон ч андын минь хүүг харин боолчилчихсан байна. Хүү хаана байна миний андын хүү? Нэгийг нь хороосон гинүү, нөгөөг нь олзолсон гинүү, аль аваад гэхэд альцгийн сорхон шар маань чөлөөлөд гүйлгцэн байд юм. Катараас нь битгий хөөгөөрэй гэдгийг л хийж чадхаас амар минь дасуугаад өршөөлөж чадсангүй. Одоо ах дүүсийнх нь аминд нь хүрчихсэн ялыг нь эцгийнх нь намд үйлдсэнийг насаараа харуусган дээ гэдэг. Ах гэж тэр голломт руу ойртоод үзээрэй гэж алам. Тэр хүү үрийг нь олзолж, өнчтийг нь зовоож, эмэгтэйг нь булаасан өөрийнхөө тайчуудыг алж хороохоос ч өөр аргагүй болсон. Хороосоо. Тэр харавтыг хороосон. Бахтарыг алсан. Тэмүчин голцолсон. Тэр өөрийн тайчууд харавтыг хороосоо. Тэрийг харин Тэмүчин
уучлж дийлэхгүй. Ах дүүгийн амийг нь хорооход бор шууга булаацалдаж байгаа ах дүүгийн өлсөглөн дээр нь үлмэн болгож байгаа бидний буруу гэвэл тэр шүү дээ. Тийм үү? Үүрнэ. Нөгөөтэй тал гэх юм бол 99 хүүхдийг 99 тэнгэр тайсан тодлож цайран удагдийнхан зүтгэлээр нь ивэхийн газарт нь ивэж илчлэх хүнсийг нь өгөхгүй ч эрдэм боловсрлоор нь дутаахгүй гэж хичээнгүй жил байла. Энд миний хүүхэд онсон байгаасаа гэсэн нэр барьсан хүмүүс ч олон байсан. Иймээс нэг 3,000 орчим хүүхэд төрийн ивэлэр тэжээгдэн өндөр боловсралтай болсон. Төрийн сангаар тэр 3,000 хүүхдийг өндөр боловсралтай болгосон. Яагаад гэвэл тэр ивэл дор миний хүүхэд байх ёстой гэж зовшиж байх. Ноёд байдгал хойно. Тамтай цаг шиг байна уу? Яг тэр 99 тэнгэрийн ивэлд 99 хаанд бэлтгэгдэх хүүхдүүдийг арц ардын хүүхэд, бор ардын хүүхэд байсан ч сонгоод оноод бэлдэж байхад бус ноёдын хүүхдүүд ноёдууд хөөх тайваас сургана гээд. Тэгээд тэр 3,000 хүүхдийг нь сургасаа. Тэгээд тэр зовшиж байдаг ноёдуудыг үгүй гэж чадахгүй учраас Гэхдээ тийм үү? Зулбсах зөвшөөрч чадахгүй нь эцгийн зан юм да. Тэгэл 3,000 хүүхдийн санг нь гаргаж эрдэмт багшуудад төшөөлж тавьч гэж. Тэр энэ хоёр өрсөлдөж байгаад боожиг гэж өсгчл байлаа да. Иймээс тэрэн үед нь юу сайн байсан гэвэл боловсрал бодлого сайн байсан. Таргуу таавал боловсролын бодлогыг сайн барьсан. Юу муу байсан гэвэл татаас авилга өндөр байсан. Энтэй төрийг барьсан нь таргууд ухамжтай юу? Тэгэхээр ямар шуу муу төр байгаад яагаад төвчих хүлцэх ёстойг мэдхийн хувьд ахсаасаа би таргуудаг өмөрнөө. Ихсээсээ би таргуудаг өмгөөлнө. Энтэд тийм үү? Өөснөө та нар амьдраад эсвэл тамгалаад аж төрөх нь яасан? Төрүүлж үхээр болцоход төвөг цаашаа л гэж хэллээ да. Тийм үү ташуура. Надан абба чанаа таргуудаг муу төр барьсан гэдэг зүхээд байдаг үд. Дороо юм, арчаагүй юм гэдэг. Би бол тэр хитэн байсан хүмүүний хувьд таргуудаг өмөрнөө өөр арга байгаагүй юм.